үзэгч та бүхэнд 60 секунд гейм шоу 7 хоног бүрийн дэм гарагт 18 цагаас хүрэх болно. Энэ бол 60 секунд гейм шоу. Оюун домог уран сайхны киноны гол дүрийн жүжигчин Замидан. Энд ирж байгаа таацсан боо. Энд дээрээс хар явж байгаа. Бас уу. Яна уу биш. Харин тийм аргагүй залуу хөгдөж хурдтай эрдтэй хүчтэй. Яг дөрөв пингвиныг хараад бол шууд тааж болж юм да төвгүй тааж болж. Замаад авсан байгаа. Энэ ямар кино вэ? Концерт орж ирлээ шүү дээ. Юу вэ шүү дээ? Юу? Би ч нөгөө юу ахгүй. Тийш дээ, мөн шүү дээ. Наад чи баярлалаа бум бай. Хей, Замидан. Энэ ямар кино вэ? За нэг юу чи? Надад тийм гоё уянгын орж ирэхгүй л байна. Зүгээр л. Тэр нэг хуурын тухай гоё тийгдсэн кино. Шууд ингэж л Гол байна. бол домог юм аа. Тэр. Ямар хэрэг? Тийм биш. Энэ удаагийн сонголт бол их сонин сонголт таарсан байгаа. Бид нар бол одоо яалч ингээд сонгоцсон юм яалтай л. Сайн байцгаана эрхэм үзэгчтэй та бүхэндээ шинэ өглөөний мэндийг хүргье. Шинэ өглөө бүр үзэгч та бүхэнтэйгээ уулзаж сонирхолтой зочдын шинэ мэдээллийг ярилцлагыг хүргэдэг. Кофе цай ярилцлага нэвтрүүлгийн маань энэ өглөөний эхний дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За энэ удаа студид маань бидний урилгаар хүрэлцэн ирж оролцож байгаа зочдоо та бүхэндээ танилцуулъя. Ganabel институтийн захирал Ганд доллар хүрэлцэн ирсэн байна. За мөн ANSYS компани захирал Ganabel институтийн зочин багш болор хүрэлцэн ирсэн байна. За мөн Хаан банкны бизнес инкубатор төвийн дарга Батбаяр нар хүрэлцэн ирсэн байна. Та гуравтаа шинэ өглөөний мэнд хүргэе. За өглөөний мэнд. За баярлалаа хүрэлцэн зочдтой бол эрхэм үзэгчдийн сайхан өглөөний мэндийг хүргэе мэдчлээ. Тэгээд өнөөдрийн ярилцлага эхлэхээс өмнө сайхан кофе цагаар дайлъя гэж бодож байна. Та гурав маань юу уух вэ? Кофе уучих. За. Кофе юу та? Цай. За. Кофе. За баярлалаа. Юуны өмнө Ganabel институтийн талаарх бас бяцхан танилцуулгыг үзэгчдэд хүргээд гол ярилцлаганд орё гэж бодож байна. За Ganabel институтийн байгуулагдсан шалтгаан бол алсын хараа эрхэм зорилготой сашгүй холбоотой. Тэгээ манай байгууллагын алсын хараа бол хувь хүмүүсийг амжилтанд хүргэн чиглүүлэх одоо Монголын компаниудыг үндэстэн даамсан корпорац болгоход хүний нөөцийг чадваржуулах ийм зорилготой байгуулагдсан. За тэгээ эрхэм зорилго бол байгууллагыг одоо олон улсын түвшинд хүрсэн амжилтын өргөө зохицолбор байгуулах ийм зорилготой. Тэгээ аливаа байгууллага бас өөрсдийн үнэт зүйлстэй байдаг. Тэгээд тэр нь бол нөгөө багийн ажиллагаа, бүтээл сэтгэлгээ, ёс зүйтэй байх, тийм ээ, харилцан итгэлцлийг хүлээх гэсэн ийм үнэт зүйлсийг байрамталдаг ийм хүмүүсээр бүрдсэн ийм компани байгаа. За манай Ganabel институт нь 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Байгууллагын захиалгах сургалт, олон нийтэд хандсан сургалт гэж сургалтаар мэргэсэн байгууллага. Хоёрдугаар хүний нөөцийн зөвлөгөө өгдөг ийм байгууллага байгаа. Байгууллагуудад одоо хүний нөөцийг коучинг хэлбэрээр одоо удирдагчдыг ин чиглүүлнэ мөн хүний нөөцийн бодлогыг ин тодорхойлж өгдөг ийм үйлчилгээ байгаа. За гурав дахь үйлчилгээ нь бол оюуны бүтээлүүд гаргадаг. Тэгэхээр бидний өнөөдөр ярих байгаа одоо сэдэв бол олон нийтэд хандсан сургалтуудын нэг болох бизнесийн арга зүй гэдэг сургалт. Та бид нар бүртгэлийн ажиллаа хийж эхлээд байж байгаа. Одоо энэ одоо сургалтыг Хаан банкны бизнес инкубатор төвтэй анх гаргаж ирсэнс хойш одоо 6 дахь удаага хийх гэж байна. За 6 дахь удаа гэж энэ хамгийн анхны хичээл хэдэн онд эхэлж ирсэн бол тэгээд нэг удаагийн хичээл нь үргэлжлэх хугацаа ямар байдаг юм бол? Бид нар чи 3 жилийн өмнө эхэлж ирсэн те. Анх бол нэг удаа л хийн гэл
Тэгээ гол зорилго нь одоо шалтгаан нь юу байсан гэхээр бид нар нөгөө бизнес удирдагчид маань хэвчлэн жижиг дунд бизнес эрхлэхдээ эздүүд байгаа. Тэд нар айгүй завгүй тий гэсээр нэ бизнесээ томруулмаар байдаг, бизнес загвар дээр ажилламаар байдаг. Хүмүүсээ яаж удирдах уу? Яаж нөгөө хүмүүсээ манлайлж тий туг барьж явах уу гэд ингээд маш олон ийм нөгөө бодит практик асуудлууд бол гарч ирсэн. Тэгээд энэ хаан банкны бизнес инкубатор төвийн бас зорилго нь инкубатор гэдэг төв гэдэг утгаараа бизнесийг боожуулах, томруулах, хөгжүүлэх ийм зорилготой. А бидний хувьд бол нөгөө Монгол компаниудыг чадахжуулах ийм зорилготой. Тэгэхээр хоёр байгууллагын нөгөө эрхэм зорилго нь хоорондоо уялдаатай байсан учраас энэ сургалтыг гаргаж ирсэн. Энэ сургалтанд 6-7 хоногийн хугацаанд үргэлжлэхтэй. Хагас өдөр л өөрийнхөө тэр өөрийгөө хөгжүүлэхэд, байгууллага чадахжуулахад зориулах зорилго. 7 хоногт нэг өдөр. Тэгээ 7 хоногт нэг удаа өглөөнөөс орой хүртэл ингэж бид нар хийсэн. Тэгээд энэ маань ингээд цаашаа үргэлжлээд нэгээ дуусгаал ээж идэл дараагийн удаагийн эрэлт үсэл те ингээд манай хоёр байгууллага төр хүсэл тавиад ингээд 6 дахь удаага хийхээр болж байна. За тэгэхээр бизнесийн арга зүй гэхээр чухам яг ер нь ямар төрлийн загварууд, чиглэлүүдийг гол төлөвлөлтөөр барьж бас энэ хичээлээ ордог юм бол за Батбаяр дараагаас бас сонирхож асуумаар байна. Хаан банкны бизнес инкубатор төв 2006 онд байгуулагдсан байдیں۔ Тэгээ энэ хугацаанд маш олон сургалт бизнесийн зөвлөгөө өгөөд явсан, холбоо үйлчилгээ үзүүлдэг, өөрөөр хэлбэл бэлтгэн нийлүүлэгч, худалдаа өгчийг хоорондоо өрсөлдөгч гэж бодож ирсэн тэр компаниуд хүртэл хоорондоо танилцаж холбогдсноор бизнесийн зардлаа бууруулах боломж энэ төр өсчихдээ. Тэгэхээр үйл ажиллагааны зардлаа бууруулах, борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх, доктортой урт хугацаанд ажиллах боломж одоо нэмэгддэг гэсэн. Бизнесийн сургалт зөвлөгөө яагаад хэрэгтэй байдаг вэ гэхээр зөвхөн зээл авчгаад одоо би суугаад байх биш. Магадгүй одоо нэг хөхрийн бэрэм, гахаан бэрэм, мах сүний чиглэлийнх байг л дээ хөхрийн бэрэм маань. Гэтэл гурил тэжээлийн үйлдвэр нь хаана байгаа юм, газар тариалан хаана байгаа юм, өөрөөр хэлбэл нөгөө талдаа бэлтгэн нийлүүлэлт нь хаана байгаа юм. Нөгөө талдаа хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх мах сүний үйлдвэр, магадгүй логистик тээврийн асуудал нь хаана байгаа юм. Эцсийн бүтээгдэхүүн болоод гарахад эцсийн хэрэглэгч нь хаана вэ? Энэ бүхний оролцоог бид нар тооцож ийж зөвхөн одоо тэр пермит зээл өгчгөө суугаад байх биш. Тэр зээлээ төлөхөө суугаад байх биш. Энэ оролцогч нарын буюу өртгийн сүлжээнд оролцогч гэж яриад байгаа. Кластерын бодлого гэж яриад байгаа. Энэ бүх хүмүүсийг хизээ яаж санхүүгийн бодлогоор дэмжих юм? Бизнесийн арга зүйгээр дэмжиж өгөх юм гэдэг энэ юмнууд. Тэгээд нэг зүйл хэлэхэд би Монгол Улсын их сургуульд багшилж байсан. Гэтэл тэр үед чинь бизнес эхлүүлж байхад бизнес төлөвлөгөө бичихгүй эхэлж ирсэн байхгүй. Тэгэхээр би дээр нэг уулзалтан дээр хэлж ирсэн. Би бизнес төлөвлөгөөч эхлэегүй бизнесийн сургуулийн багш гээд ингээд бизнес эхлүүлж ирсэн. Их харамсалтай зүйл оюутнуудаас уучлалт гэж. Тэгэхээр одоо юу вэ гэхээр энэ олон бизнесүүд бизнес төлөвлөгөөг бол яаж явдیں۔ Бизнесийн арга зүй нь одоо хурдд орвол яадیں۔ Хүн бүхэн бизнесмен биш. Гэхдээ бизнес эхлүүлсэн. Одоо тэр бизнесийн арга зүйд нь зөвлөгөө хэрэгтэй байхгүй юу? Энэ өндөр ур чадвартай багш нарын энэ өндөр ур чадвартай зөвлөгөөдийн зөвлөгөө хэрэгтэй байдаг. Тийм учраас энэ бизнесийн арга зүй сургалтанд би анх суучгаад энэ бол харилцагч нарт зайлшгүй хэрэгтэй байна гэж. Би их сургуулийн багш, их хурлын гишүүний зөвлөх юу гэдэг би маш олон ажил хийгээл ингээл өөрийгөө болж ийн гэж бодоод байсан байхгүй. Юу болох нь битгий хэл энэ хүмүүстэй уулзж ээж энэ хүмүүсийн хэлж ярьж байгаа зүйл энэ бизнес эрхлэгчдэд зайлшгүй хэрэгтэй байна гэдэг үүднээс энэ сургалтыг хамтарч одоо зохион байгуулад бас явж байгаадаа баяртай байна. За болор захирлын хувьд бол Глобал институт зочин багшаар ажиллаж байгаа. Тэгэхээр бизнесийн арга зүйн сургалтын хөтөлбөрийн онцлог ач холбогдлыг та юу гэж харж байгаа? Зочин багшаа оролцоо бас ямар аа л. За миний хувьд бол зочин багшаар оролцож байгаа. Гэхдээ энэ хөтөлбөрнүүд их ач холбогдолтой голын цогц хөтөлбөрлөлтөө хөтөлбөрт сургалт. Зүгээр нэг 2 удаагийн нэг тодорхой сэдвээр яриад өнгөрөх биш. Яг эцсид үр дүн гарах. Одоо удирдлагын багт ажиллаж байгаа хүнд тийм ээ захирал одоо менежерүүдийн хувьд ижигүрэн нэг тийм үндсэн одоо чадваруудаа өсгөх амжилт гарах юм боломжийг хангасан үндс том сэдвүүд 6 удаа явна шүү дээ тийм ээ. Юу нэг хөтөлбөр чинь 6-7 хоног. 6-7 хоног 7 хоног болгон өөрөөр одоо үндсэн бизнесийн цөм сэдвүүд орцсон байгаа. Тэндээ энэ хөтөлбөр сургалтанд орсон одоо удирдах ажилтан бол нэлээд сайн цэнийг авч байгаа. Тэрийг дараа нь ажил дээр хэрэглэх. Буцаад одоо Глобал институттэйгээ нартай харьцаж тэрийг яг одоо үр дүн гаргах тийм ээ. Ийм болцоотой
ийм сайн сургалт гэж одоо миний хувьд үздэг. Тийм учраас би энэ сургалтанд болохоор яг цэвэр одоо удирдлагын чиглэл, удирдлагын ур чадварыг хөгжүүл, удирдагчдын удирдлагын багийн ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр оролцдог. Одоо нэг ярихад одоо манай улсын хувьд засаглал менежментийн одоо чадварын төвшинг тунд таархан байгаа. Тохоо хэлэх. Тэгэхээр энэнд бол бид нар ингээд одоо шүүмжлэл хараад суух биш. Яаж олон улсын хэмжээнд тийм ээ компаниг одоо удирдлагад ажиллаж байгаа тэр удирдлагын багийг ур чадварыг хүргэх үү гэдэг дээр их анхаарч ажилладаг. Тэр хувьд бол одоо олон жил одоо томхон компаниудад ажиллаж байсан, амжилтыг бас бий болгож байсан. Тэрний гол шалтгаанууд яг хөөхөр олон улсад хэрэглэгдэж байгаа амжилттай одоо явж байгаа компаниудын арга туршлага, ялангуяа удирдлагын одоо багийн удирдан манлайлах чадварыг хөгжүүлэх арга туршлага, стандартуудыг арга хэрэгслүүдийг бол бид нар одоо үйл ажиллагаанд нэвтрүүлсэн одоо үр дүнд бол бидний ажил одоо сайн явж байсан. Одоо болохоор яг сургалтаар бид нар тэр ур чадвар, тэр туршлагаас одоо энэ залуу захирал менежерүүдэд туршлагаа хуваалцах. Хөгжилт нь одоо шүүгчт нэмэр болох юм зорилгоор оролцож байгаа. Үр дүнчүүд бас нэлээд гарч байгаа гэж бодож байгаа. Бизнесийн арга зүй сургалтын хөтөлбөрийг за 7 хоногт нэг хичээл, хагасаа өдөр болгон хичээл гэх юм байна. Сургалтын хөтөлбөрийг танилцуулбал яг 7 хоногоор яг ямар сэдвээр хичээл маань орох вэ? За энэ сургалтын хөтөлбөрийг хаан банкны инкубатор төвтэй хамтарч гаргасан л да. Гаргасан одоо босно шалтгаан эргээд нөгөө амьдрал дээр яг бизнес эрхлэгчдэд яг ямар чадрууд дутагдаад байна. Яг компани байгуулга удирдах байгаа тий бас удирдах түвшний хүмүүст ямар чадварууд хэрэгтэй байна гэдгийг бол гаргаж ирсэн. Тэгэл нөгөө эхнийхээ сургалтыг хийгээл хоёр дахьыгаа гарангуй сайжруулаад өөр ямар шин сэдвүүд байх уу гэд. Ингээд нөгөө хичээл маань дандаа нөгөө сайжруулсан хувилбараар ингээд явж байгаа. Тэгээ энэ бизнесийн 16-гийн бас нэг онцлог нь бол ингээд 6-7 хоног хагас өдөртөө хичээл авчаад 7 хоногийн хугацаанд даалгавар авдیں۔ Энэ даалгаврыг өөрийнхөө амьдрал дээрээ эсвэл байгууллага дээрээ хэрэгжүүлээд 7 хоногийн дараа манай дээр ийм үр дүн гарсан. Манайх байгууллага дээр ийм шин санаачлал хурал хийсэн. Би өөрийнхөө удирдах ур чадварынхаа хүмүүс дээрээ те шинжилгээ хийлээ. Тэгсэн чинь ийм чадрууд дутуу байна гэдэг ингээд шууд заасан юм а даалгавар болгох тийм хугацаа 7 хоногийн хугацаанд өгч байгаа. Тэгээ багаар өгнө одоо хүн ганцаарчсан байдлаар авдаг. Тэгээ эхний 7 хоног нь бол нэг хувь хүний хөгжил. Тэгээ болор захирлын бас анхаарлаа хандуулдаг, ажилтнуудад анхаарлаа хандуулдаг юм бол тэ удирдагч өөрөө байнгын өсөж хөгжиж явах хэрэгтэй гэдэг ийм одоо удирдлагын арга барилыг бол ашигладаг. Яг энэ арга барилаар явсан удирдагч нар бол бизнесээ их томруулж чаддаг байгууллагыг бол дараагийн түвшинд гаргадаг. Тийм учраас бид нар энэ эхнийхээ 7 хоногт бол хувь хүн өөрийнхөө нөгөө байгуулгын болон хувийнхаа ингээд зорилго чиглэлийг тодорхойлоход хувь хүн байх ёстой ажил хэрэгцээ зан чанаруудыг суулгах энэ хичээлүүдэд ордیں۔ Тэгээ ажлаа төлөвлөх, цагаа төлөвлөхийн чадвар. Ингээ 2 дахь 7 хоногт нь бизнесийн стратегийн хичээл ордог. Энийг бол бид нар шинчилж бизнесийн арга зүй 5-аас эхэлж хийж байгаа. Тэгээд маш их үр дүн өгсөн. Энэ юу гэхээр одоо ийм бизнесийн одоо ийм хямрал ингээ үргэлжлээд байгаа байхгүй юу? Докторгүй байдал. Энэ докторгүй байдал бид нар бизнесийнхаа загвар дээр өөрчлөлт хийж, шинжилэлттэй хийж яаж орлогыг өсрөө нэмэгдүүлэх вэ? Ямар арга замаар ажиллах юм бол бид нар өрсөлдөх чадвараа тэ хадгалж үлдэх үү гэдэг энэ хэсэг бол орж ирж байгаа. За тэгээд 3 дугаар 7 хоногт нь манлайлалын хэсэг. Энэ манлайлалын хэсэг дээр бол болор захирал бол нэлийн түлхүү орно. Одоо юм удирдагч хүнд ямар ур чадрууд байдیں۔ Тэ яаж манлайлж хүмүүсийг хөтлөх юм, яаж хүмүүсээ сэтэлжүүлэх юм гэдэг ийм хичээлүүд ингээд ороо явчихна. Тэг ингээд байгууллага дээр ингээд хувь хүмүүс санаачлаг гаргаад идэг. Тэр хүмүүсийн дэмжихгүй, санаачлагын дэмжихгүй л ингээд нурчдаг. Тэгэхээр ийм санаачлагын системийг бий болгодог, ийм санаачлагыг өрнүүлдэг тийм соёлыг яаж бий болгох вэ гэдэг энэ хичээл бас 3-7 хоногт орох юм. Тэгээ бас даалгавар аваа явчихна л да. Тэгэл одоо та нар байгууллага дээр нэг санаачлагын хурал хийгээрэй. Ийм ямар үр дүн гарсан байна, ажлын төлөвлөгөө гаргаарай, өөрчлөлтийн менежментийн багаар ажиллаад ингээд аян өрнүүлээ яваарай гэдэг даалгавар заавар өгчтэй. За 4 дахь 7 хоногт нь хэлцээр хийх урлаг. Одоо ингээд байгууллага дээр байгууллага төлөөлж өөр байгууллагатай хэлцэлд орно. Улсаар өөр гадагшаа одоо тийм ээ импортын одоо бизнес эрхлэлдэг ч юм уу олон улсын харилцаатай юм компаниуд бол байгууллага төлөөлж улс орны хүмүүст хэлцэлд ордог. Тэгэхээр хэлцэл хийх тактикууд арга барилтаа суралцах зорилгоор энийг бол бүтэн нэг өдөр бол оруулж өгсөн. За тэгээд 5 дахь 7 хоногт нь бүтээл сэтгэлгээний менежмент гэдэг юм хичээл байгаа.
яагаад энийг бүр ингээ ач холбогдол болгоод ингээ оруулж байгаа гэхээр манай Монголын бизнесмэнүүд яг тэр байгууллагад ажиллаж байгаа хүмүүст нэг нийтлэг шин чанар байдаг. Юмыг ингээ copy paste буюу ингээ айгу хуулбарладаг байхгүй. Хуулбарлаа л ижил төстэй бизнес гаргаад би энийхээ бизнесийг унгаад идэг. Гэтэл нөгөө инновац гаргаж ирэх, шинээр сэтгэжтэй цоо шин үйлчилгээ бүтээгдэхүүн гаргаж ирэхийн оронд би биенийхээ юмыг хулгайлж ингээд хуулбарлаж хэрэглээд ингээд өөрснөө ч нэг их ашиг олохгүй бусад нөгөө алей эрттэй тэр үйлчилгээгээр бүтээгдэхүүнийг одоо бий болгоо явуулсан компаниудтай саад дотор үзүүлээд идэг. Гэтэл бид нар олуулсан зах зээлд гармаар байна тийм ээ. Бид нар ялгарах хэрэгтэй байхгүй юу? Ялгархын тулд хүн нэг бүр ингээд бүтээлчээр сэтгэдэг аргачлал олох хэрэгтэй. Тэгээ бид нар одоо ингээд Apple компани Steve Jobs-ийн арга, Toyota компаниудын одоо амьдрал дээр нэвтрүүлдэг бүтээл сэтгэлгээний ийм аргачлалуудыг зааж өгөөд за одоо энэ ийм аргачлалаар та нар байгууллага дээрээ шин санаа гаргаад бүтээлчээр хандаж инновац нэвтрүүлээрэй гэдэг ийм мессеж өгдөг. Энэ бас их чухал хичээл. За тэгээд 6-7 хоногт нь юу болж ирэх вэ гэхээр нөгөө өрсөлдөх чадвар гэдэг бүлэг орж ирж байгаа. Энэ өрсөлдөх чадварт бол нөгөө контент маркетинг яаж хийх вэ? Сүүлийн үед бол контент маркетингаар явах тий уралдаж байна. Яаж фейс капитал үүсгэх вэ? Мөн санхүүгийн менежмент орж ирж байна. Санхүүгийн тайлангаа яаж унших вэ тийм ээ? Хэмжиж болол удирдах чадна гэдэг шиг одоо ингээд нэг л их орлого олоод идэг гэтэл асар их зардал гарчдаг. Эргээ хоригдлол үүсдэггүй. Яг бизнес жижиг дунд бизнесийнх нь бас ийм зовлон байдаг. Тэгээ энэ санхүүгийн менежментийн хэсэг орж ирнэ. Мөн эдийн засгийн өнөөгийн байдал ямар түвшинд байгаа юм бэ? Хаашаа иргэд юм тий? Доктортой байгаа мó, өсөх хандлага байгаа мó? Манай Монголд өөр ямар боломж байна гэдэг энэ хичээлийг одоо манай Батбаяр дарга орох жишээтэй. Ингээд энэ хичээлийг бол 7 өөр одоо багш нар орно. Тэр багш нар маань бүгдээрээ тухайн чиглэлээрээ мэрэгсэн ийм багш нар орохороо бусдаа худалдаага. За одоо юу гэдэг жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд бизнестэй гаргадаг түгээмэл алдаанууд гэдэг юм уу те. За яг бизнесийн арга зүйн хувьд их тутмаг байдаг зүйлүүд ер нь одоо яг энэ хичээл эхлээ 6 дахь хөтөлбөр маань хэрэгжиж чинь таны хувьд 3 багшийн маань хувьд ер нь их түгээмэл анзаарэгдсэн зүйл юу байдаг бол энийг бас яг одоо кофе зарилцах нэвтрүүлгийг үзэж байгаа бас үзэгчид бас нэг мэдээ дабл зүгтэй болов гэж бодож байна. Энэ нэстэ сонирхолтой асуулт байна тий. Одоо болор захирал бөөн хариуцлагатай байна. Тэгээд дараа нь би хариулъя. За ямар нэг бизнес эрхлэхийн тулд мэдээж хэрэг одоо тухайн их бизнес судлах хэрэгтэй л дээ. Зах зээлийг нэлээд сайн судлах хэрэгтэй. Зүгээр одоо ерөнхийдөө хүмүүс хараад байхад бол нэгнийх нь эрхэлж байгаа бизнес жаа гайгүй яваа дуурайгаад орчод байгаа байхгүй. Тэрний хаварлал их л дээ хэцүү. Манай зах зээл нь жижиг. 3 сая хүний зах зээл бай. Маш жижиг зах зээл. Тийм болохоор одоо нэг нь гайгүй яваад ихний дуурайгаад оржоо тэгээд ерөөсөө нэг жижиг зах зээл чинь ингээд унчаад амжилттай. Тэгээд ерөөсөө хэн ч амжилт гарахгүй. Нэг тийм юм. Тийм учраас аль болохоор одоо тийм товцохгүй байд их зүгээр байгаа. Дон компаниуд одоо жижиг дундаа ажиллаж байгаа байхгүй. Зах зээлээ сайн мэдрэх хэрэгтэй. Гаргаж байгаа ерөн чинь олгож байгаа бизнес одоо ямар үр дүн төрөх үү гэдгийг судлах хэрэгтэй болчихж байгаа. Тэгээд бизнес аграа зөв болох тийм ээ. Бизнес модель зөв гаргах хэрэгтэй. Тэрнээс гадна бизнес эхлүүлэхдээ хөрөнгөний их усрээ бол сайн тооцох хэрэгтэй. Сайн төлөвлөлттэй байх хэрэгтэй. Зөвхөн нэг одоо зэйдэр ч юм уу эсвэл одоо өөрсдийнхөө үйл ажиллагаа явуулах санхтайгаа тий хамаагүй үрж болохгүй л дээ. Маш сайн тооцоотой байхгүй бол нэлээд сайн судалж яаж орохгүй бол зөвхөн сэтгэлийн хөдөлгөөнөөр ороод бас ингээд одоо амжилтгүй яваад байгаа юм. Их байна. Ялангуяа гарааны компаниудтай байдвал юм уу гэж хэлдэг шүү дээ. Компани эхэлж байгаа үед л тийм гарааны компани одоо хэлбэртэй компаниуд хийх нь байж байгаа шүү жижиг дундын хувьд. Тийм учраас энэ их сайн одоо хийх гэж байгаа ажлаа бизнесээ судлаа тийм ээ. Гадаа дотоод гэдгээр судлах хэрэгтэй. Тухайн бизнес нь одоо дотоод Монголд явж байгаа. Гадна тэрийг яаж авах чинь зөвхөн одоо дотоод бизнесээ амжилттай явуулж байхгүй жижиг зах зээл тэрийг яаж буцаад одоо улсын зах зээл дээр гарах уу гэдгээ хүртэл бас харцсан тийм алсын хараад л байх хэрэгтэй. Зорилготой байх хэрэгтэй. Зорилгыг нэлээд сайн тодорхойлж яаж бизнес орох хэрэгтэй. Тэгж явах хэрэгтэй. Бодлоготой байх хэрэгтэй. Мөн гарааны бизнес эрхлэгчдийн хувьд бол за энэ зөвлөгөөг өгч чинь яг одоо бизнес нь аль хэдийн тогтворчсон ч байдаг юм уу? За түрүүн хэлсэн яг нэг өргөжүүлэх гээд байгаа тэгээд дараа уучраа болохгүй гэдэг юм уу? Яг энэ арга зүйн анханасаа нөгөө суурэ тавиагүй түрүүнийх шиг төлөвлөгөөгөө гаргаагүй ажиж бизнесээ эрхэлсэн ч байдаг юм уу? Иймэрхүү байгууллагуудын удирдлагууд магадгүй байдаг бах. Эдгээр компаниудын хувьд бол заавал ажиллагаа магадгүй жигдэрсэн байг. Тэгэхэд бол гаргадаг алдаанууд юу гэдэг юм бол хүний нөөцийн бодлогын хөвдөж гэдэг юм уу?
сүүлийн 10 жилийн хугацаанд байгууллагуудад сургалт ингээд зөвлөх үйлчилгээ үзүүлж явах хэвцад нийтлэг 2-3 алдаанууд гараад байгаа. Алдаа гэх юм уу тэрийг нөгөө үл ойшоохгүй одоо эхнийх нь бол нөгөө байгууллагууд бизнесийн системийг ерөөсө бүрдүүлэхгүй байгаа байхгүй. Тэгээд ерөөсө өөрөөсөө амар хамааралтай болгочдөг. Одоо би л байж энэ бизнес тогтно, би байхгүй бол энэ бизнес унах гээд байна гэдэг. Тэгэхээр энд чинь нөгөө систем бий болоогүй болохоор тэр хүн байж бизнес нь тогтно, байхгүй бол бизнес нь байхгүй. Тэгэл нэг сар нэг тайван амгалан гадагшаа жилүүтэй явчих чаддгүй л байхгүй юу. Бизнестэй хорогдоод яадвал надаас өөр супер хүн байхгүй. Би байхгүй бол энэ бизнес уншина гэдэг ийм одоо хандлага маш их ажиглагддаг. Энэ бол жижиг дунд бизнесийнхэнд бол байгаа. Тэгэхээр бизнесийн системийг ингээд үүсгээд эхлэхээр та байна уу, хин нэг нь байна уу, үл хамаарч систем ингээд эрүүлэр явж идэг. Тэгээд тэр хүн нь солигдсон ч ингээд бизнесний ингээд жигд юм хурдтайгаар ингээд явж идэг. Энэ системийг бол системлэг сэтгэлгээ, бизнесийн загвараа тодорхойлж явах үедээ гаргаад ирэх юм бол танаас хамааралгүйгээр бизнес чи өөрөө явдаг, өөрөө мөнгө урсгалыг оруулж ирдэг. Энийг манай бизнесийн улаан харчвал тун зүгээр байгаа. Яг тэрийг нөгөө яг зөвлөх үйлчлэгэнд хамрагдаж явах явцад хамрагдаад ингээд явж байгаа тэр хүмүүс бол айгүйх ойлгоод шууд хариулт үзүүлдэг. Гэтэл бол байгууллага болгон бизнесийн зөвлөгөө авалт авч чадахгүй шүү дээ. Нэг сургалтуудаа бол аавна. Гэтэл яг том зургаар нь харах юм бол системээ бүрдүүлэх ёстой гэдгийг анзаардаггүй юм байна. Хоёр дахь бас нэг анхаарч байгаа юм бол хүний нөөцийг зардал гэж хараад байдаг. Одоо ингээд нөгөө Нэгтлэн бот бүртгэлээр тайлан баланс дээр харах юм бол цалингийн зардал гэдэг ингээд орлогын зардлын баланс дээр тавьчихдаг байхгүй. Гэтэл ингээд одоо байшин, сав, тоног төхөөрөмж эднэрийг ассет буюу хөрөнгө хэлбэрээр байршуулад хөрөнгөний лигэл тооцоо явьждаг. Хөрөнгө учраас энэ байгууллагт хэрэгтэй гэж хараад байдаг. Гэтэл хүний нөөц өөрөө яг Нэгтлэн бот бүртгэлээр зардал хэлбэрээр харагдаад байдаг. Гэтэл байгууллагын үн цэнийг бий болгож байгаа, байгууллагыг инновацийг бий болгож байгаа, тэр системийг бий болгож ингэж идэвхжүүлэх ёстой тэр хөрөнгө бол хүний нөөц байхгүй. Тэгээ одоо нэг том томорцсон ингээд бүр ингээ IPO үүсгэж байгаа том компаниудыг яагаад томорсон шалтгаан нь нэг нөөц хөрөнгө гэдэг юм байхгүй. Тэгсэн хэрнээ тэр хүний нөөц дээр алсын хараа байгуул бизнесийн заавар тэг бүтээлчээр сэтгэж байгаа баг бүрдүүлсэн энэ байдал дандаа хүнээс шууд шалтгаалдаг. Энүүгээрээ компани ингээд маш том үнцэнтэй үнэлгээ толоо явчихдаг. Тэгэхээр манай Монголд одоо яг ингээд ажиглаад харьцуулаад ингээд харахаар монголчуудын бизнесүүдийн нэг онцлог нь бол хүний нөөцийг зардал гэж хардаг учраас зардал өсчин гэдэг ингээд хүмүүстэй ач холбогдолгүй те ингээд хүний нөөц хэлбэрээр нь хардггүй юм том асуудал байгаа. Энэ нь эргээд байгууллагыг инновацлаг бүтээлчээр сэтгэдэг, өрсөлдөх чадвартай энэ байдлаа өөрөө алдаад байдаг байхгүй. Одоо хэд хэдэн байгууллагууд байна л да. Нэрийн дурдмаар байна. Маш их газартай, хөрөнгөтэй, энэ тийм үйл хөдлөх хөрөнгөтэй. Гэтэл тэр үйл хөдлөх хөрөнгүүдийг ингээ амьд болгож те мөнгө урсгал авчирж идэг чадварлаг хүний нөөц нь байхгүй. Нөгөө хүний нөөцтэй ач холбогдол өгөх ёстой гэдгийг захирал ойлгохгүй бол тэгэл тэрийг хав дараал өвтчихэдэг. Тэгэхээр одоо бизнесийн нөгөө загвар аюу том өөрчлөлтөнд ороод байгаа байхгүй. Энэ өөрчлөлтийг хэн хийж ийн? Юу хийж ийн гэхээр инновац хэн хийж ийн хүн. Тэгэхээр манай бизнесийн байгууллагууд энэ хүний нөөцтэй ач холбогдол өгдөг. Хүний нөөц чинь одоо хөрөнгө шүү. Тэрийг зөв өдөрт арга барилаа ингээ олоод авчих юм бол инновац бол гарч ирнэ. Энүүгээрээ дамжуулж ялгарх байхгүй. Түрэн болор захирал хэлсэн нэг бизнесийг ингээл хуулаад хийгээд байгаа нь маш аюултай. Ингээл чөтгөрийн тойрогт ороод байгаа байхгүй. Нэ хийжлэн бизнесүүд тэ хооронд өрсөлдөд алдсаад байдаг. Гэтэл бид нар Монголын зах зээлээс гараад бүр томор сэтгэмээр шүү дээ. Одоо Ленд Цэгийн гэл компани энэ бол бүр ингээд Монголоос гараад бүр ингээд Аз нухан далаа руу орох ийм том зах зээлийг олж харж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар Монгол дотроо өрсөлдөхгүй гадагшаа гарахын тулд инновацлог байх, хүний нөөцтэй хүч хаях тэ хангалттай төсөв тамир байгаа байхгүй. Энэ дээр байгууллагуудыг хангалтдаг. За тэгэхээр надад нэг хэлэх дөрвөн санаа байна. Нэгдүгээрт 1990-ад оны эхний үеэр байсан компаниуд өнөөдөр үйл ажиллагаанд жиг сайхан явж байна уу үгүй. Шууд хэлье. Тэгэхээр юу гэхээр бизнесийн арга зүй модель чинь зөв биш бол энэ бизнесийн арга зүй сургалтанд магадгүй суухгүй бол та дахиад 5 жилийн дараа 10 жилийн дараа энэ бизнес чинь амжилттай явж гэнэ гэвэл бас үгүй. Шулуун хэлэхэд. Яагаад гэхээр энэ бизнесийн арга зүй сургалтанд жишээ нь 30-40 одоо том компани захирлууд дээрээ сууж гэж байна. За том гэдэг нь том ч байна, жижиг дунд нь ч байна. Бүгд эн чинь би муу учраас сууж байгаа биш шүү дээ. Энд чинь одоо бүгдээрээ нэг 100 санаа гаргая гэвэл
5 минутын дотор нэг хүн 20 санаа гаргахад 100 санаа авахгүй. Тэгэхээр би ганцаараа 100 санаа гаргана гэвэл мөнгө хэцүү ээ. Тэгэхээр энэ олон найз нөхөд буюу түншүүд бий болж эхэлдэг. Энэ бидний санаанууд чинь таны бизнесийн сул талыг олж харж илрүүлж алдаагч нь засаж энэ бизнесийн арга зүйд багш нар буюу энэ бизнесийн зөвлөгөөч нь хөтлөөд өгдөг. Энэ утгаараа Хаан банк бизнес инкубатор төв Нобель институттэй хамтраад NCS компанитай хамтраад ингээд ажиллаж байгаадаа харилцагч нарт маш том бэлэг. За үүн дээр нэмээд хэлэхэд Хаан банкны харилцагч нар бол харилцагч болоод ирээрээ. Харилцагч болвол 60% хөнгөлөлтөй сургалтанд хамрагдах юм шүү. Нэг давуу тал. За дахиад нэг зүйл хэлэхэд жил хагасын өмнө над дээр цагдаагийн газар ажиллаж байгаад одоо бас цагдаа магдагийн ярьчлаа буруу ойлгоцай. Нэг IT залуу ажлаас халагдчихлаа одоо лаз шүглээ явж байна. Гэхдээ хүн юу хийж чаддаг байх нь заримдаа чухал биш. Хүмүүс юу худалдаж авах нь чухал. Өөрөөр хэлбэл хүмүүс купи үйлчилгээг QR код уншуулад төлбөр амархан төлдөг тэр юмыг хятад WeChat-аар хийгээд шүү дээ. WeChat Японд хөгжсөн биш дээ. Тэгвэл монголчууд яагаад хийж болохгүй гэж бодоод би чадахгүй л дээ. Гэхдээ хийнэ гэсээр байгаад бизнес модельөө бичиж явсаар байгаад 6-7 сарын хугацаанд тэр хүн гэрээ хэлцээр хийж ингэж зөвлөгөө авч явсаар байгаад эцсийн дүндээ QR код нэвтрүүлж купи үйлчилгээг нэвтрүүлсэн. Жилийн дотор тэр компани үнэлгээ тэр хүмүүст аваад явцсан. Өнөөдөр тэр компани тухай хүмүүс тэр бүр мэдэхгүй ч гэсэн тэр одоо купи үйлчилгээг нэвтрүүлсэн залуу бол зөвхөн л ажилгүй байж хаад хүмүүст ийм л зүйл хэрэгтэй юм байна гэж хийсэн байхгүй. Хүмүүст хэрэгтэй зүйлийг хийгээч. Би яаж реклам хийж яаж одоо тий хүчээр олон хүн бараг рекламдал одоо тэр дуучин наараач гэдэг юм эсвэл одоо хин нэгнээр рекламдуул миний бизнес явна да гэж бодоод тах шүү. Гэхдээ бизнес модель чинь бизнесийн арга зүй чинь зөв бол тэр өөрөө бизнес чинь аваад явдаг байхгүй. Хин нэгнээр хүнээс хамааралтай биш. Ерөөсөө ингэж зөв зүйлийг олж харж хийх ёстой гэсэн. Тэгээ эцэст нь хэлэхэд юу гэхээр бизнесийн зээлийн аян эхэлцээ. Хэрэглээний зээлийн аян одоо 3 сард дуусна. Бизнесийн зээлийн аян 6 сарын 30 хүртэл үргэлжлээд явж байна. Зээлийн хүүг бууруулж байгаа бид нар. Бизнес эрхлэгчдэд дэмжих ёстой яа. Нөгөө талдаа бизнесийн зээлийн хугацааг буцгаж өгч байгаа. Илүү их одоо яах нь боломжуудыг тэр харилцагч нартаа өгөх ёстой гэсэн үг. Түүнээс биш ганцхан зээл ирж ав гэж суугаад авах биш. Таныг ирэхэд зээл авах ямар боломжтой юм бэ гэдэг талын судалгааг бид нар хийгээд сууж байгаа. Яагаад тэгэхээр танд илүү хурдан бизнесийн чинь цагийг хэмнэх зорилготой байхгүй. Тийм учраас бизнес эрхлэгчид бүрдүүлэх материалын жагсаалт багасчихсан. Бүрдүүлэх материалаа бүрдүүлээд өгсөний дараа бол зээлийн шийдвэр гаргалт их хурдсчихсан. Ингэж бид нар бизнес эрхлэгчдийнхаа цагийг хэмнэх гэж Цахим банк руу шилжиж ажиллаж байгаа. Цахим банк гэдэг бол өдөртөө одоо гүйлгээний тоог хэлээд яг нь бол нийт гүйлгээний маань 90% цахимаар хийгдэж 10% тэлэр дээр хийгдэж байна. За энэ бол одоо хүрсэн төвш. Бүр 5% тэлэр дээр хийгдэж шүү дээ. Одоо бүр ингээд багасаад. Тэгэхээр маш их ажлыг юу хийж гэнэ вэ? Тэр хиймэл оюухан буюу тэр цахим хийж байна. Одоо энэ экспресс банк ирсэн. Одоо 24 цагийн банкны үйлчилгээ үзүүлж шүү дээ. Шүн юм уу эсвэл оройн цагаар заавал эсвэл хагас бүтэн цанд заавал тэр хүн тэлэр гүйлгээгээ сууж шаардлагагүй болж байгаа байхгүй. Гэрээсээ гарах шаардлагагүй. Би одоо сүүлийн үед бэлэн мөнгө хизээ барьж үзснээ баг мартчихэв. Хүмүүс бэлэн мөнгө барихаа болж эхэлж шүү дээ. Тэгэхээр бизнесийн арга зүйд сууж байгаа хүмүүс маань Хаан банкны хэрэг харилцагч бол 60% өнгөлөлт авч байгаа. Дээрээс нь одоо бизнесийн нөгөө сайхан боломжтой нөхцлүүдийг санал болгоод тэгээ Хаан банкны нөгөө зээл нь бас хамрагдах боломжтой байхгүй юу? Тэрүүгээрээ давуу талтай. Бид нар ингээ Нобель институт тусдаа өөр сургалтууд хийдэг, үндсэн үнэрээ хийдэг. Хаан банк бол нөгөө үндсэн зорилго нь одоо бизнес инкубатор төвийн гол зорилго нь одоо энэ бизнесүүдийг тийм ээ хөгжүүлэх инкубатор боожуулахын зорилготой, дэмжихийн зорилготой учраас тэр зорилгодоо тий нийцүүлж манай энэ сургалтыг хамтаж хийж байгаа. Тэг 60% хөнгөлт авч байгаа. Тэг саяны энэ хөнгөлттэй зээлүүд Хаан банкны энэ интернетэд суурилсан, QPA дээр суурилсан бүх үйлчилгээг заахын заагаад тэг туслахын туслаад ингээд явж байгаа юм байна. Ер нь одоо хаан чи ийм хөтөлбөр одоо Монгол байхгүй л дээ. Тэг одоо юу гэдэг бат хоёр дараагаас бас тодруулж асуух зүйл нь бизнес инкубатор гэдэг энэ зүйл бол бас сонирхолтой санагдаад байгаа. Учир нь юу гэхээр за жижиг дунд гарааны бизнес эрхлэж байгаа хүн байх юм бол за энэ дээр нь бол Нобель институттэйгээ хамтраад
арга зүйг нь хаанаас эхлэх үү, яах вэ гэдгийг заагаад өгчөж байгаа юм байна. За мөн тэгээд хэрэгтэй бизнесийн зээлийн хурдан шуурхаа. За ер нь хурдан шуурхаагаар мөн дээрээс нь бүрдүүлэх материалын өмнөөс нь бүрдүүлээд гаргаад өгчөж байгаа юм байна. Тэгэхээр энэ үйлчлэгээний тухайд хизэнээс ер нь яг нэвтрүү мөн дээрээс нь одоо яг бизнесийн энэ арга зүйн талаар сургалт авах гэж байгаа хүмүүс ч байдаг юм уу, бас нэг сумаар хоёр туулаа бодоод ингэж би харах гэдэг юм л да. Тийм ганц Ганабел одоо энэ институтыг зорьснороо хаан банк давхар байж их жишээ нь ч байдаг юм уу? Тийм. За түрүү нь нөгөө бүрдүүлэх материалын нь бол бизнес инкубаторт бүрдүүлж өгөхгүй тэрийг бас зөв ойлгоорой тий. Ер нь бол ийм зүйл бүрдүүлж ирэн шүү гэдгийг бол харилцааны менежерүүд маань хэлээ зөвлөд өгч байгаа. За өмнө нь бизнес инкубатор төвдөр нэг ийм зүйл болж байлаа. 8% орон сууцны зээл маш их эрчимтэй явж байхад нэг харилцааны менежер өдөрт 53-аас 75% зөвлөгөө авч ирсэн байхгүй. Нөгөө зээлийн судлаад шийдвэр гаргах гэхээр зөвлөгөө авдаг хүмүүс нь хэлдэг. Тэгэхээр бид нар бүрдүүлэх материалын жагсаалт гээд 10 зүйл бичээд өгөхөөр чинь хүн энэ нь юу ингэ асууад байдаг байхгүй. Тэгэхээр нь үлгэрчилсэн загвараар хүүхдийн үлгэр одоо уншиж байгаа юм шиг тийм одоо зургтай хөрөхтэй хаанаас юу хийх яах ингээд бүгдийг үлгэрчилсэн загвар болгоод вебсайт интернет дээр вебсайт болон одоо ингээд компаниудад ингээд мэдээлэл өгсөн чинь бүрдүүлэх материалын жагсаалт асууж орж ирдэг хүний тоо 5 болоод буурч байгаа. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэхээр хүн бүхэн бизнесийн одоо мэдлэгтэй байх албагүй, хүн бүхэн тэр бүрдүүлэх материалыг ойлгох албагүй. Тэгэхээр тэрийг ойлгуулахын тулд яаж одоо ойлгомжтой болох уу гэдэг юм чинь одоо бизнесийн арга зүй талаас нь бид нар банкндаа зөвлөд өгч байгаа. Тэгээд тэр материал бүрдүүлээд ирэхэд чеклист гэж байна. Өөрөөр хэлбэл би энийг бүрдүүлсэн байна. Энийг чинь 100 айлаас авсан байна. Энийг одоо электрон нөгөө түүцнээс авсан байна гэд ингээд одоо чинь бүрдүүлээд ирэхээр тэр нөгөө бүрдүүлэх материалыг дахин асуугаал эргэж буцаал яваад авах ш нэг удаа л одоо тэр зөвлөгөө авч үлгэрчлэн загвар хараад ойлгоод гүн хүрээд ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бизнес эрхлэгчдэд энэ талаас нь одоо зөвлөгөө өгч байна гэсэн. Нөгөө талаасаа зөвхөн одоо зээл авахын тулд одоо материал бүрдүүлэх биш байхгүй. Өөрөө бизнесээ амжилттай явуулахын тулд бизнес модель буюу бизнес төлөвлөгөө тэр юмнуудаа стратеги төлөвлөгөөгөө зөв төлөвлөж цаасан дээр буулгаж сурах хэрэгтэй. Цээжинд нь байгаад байдаг. Цээжин дотроо бол тоо бодцоод би ингээ боломжтой байхад энэ одоо банк өгөхгүй байх гэж бодоод байгаа шүү. Үгүй эрсдлээс нь хамгаалж өгч байгаа. Яагаад гэвэл тэр тооцоололгүй юмнууд чинь тооцоолоогүй эрсдлүүд зөндөө гардаг. Тэр бүхнийга тооцооч гэсэн санаа байдаг. Манайх тийм ч учраас хууль эрх зүйн газар, эрсдлийн газрууд бас зөвлөгөө өгч одоо юу гэдэг энэ дээр анхаараач гэдэг зүйлийг бол хэлж ярьж байна. Бас дээр нөгөө одоо зөвхөн тооцоо бодоод тосохгүй энэ бага хэр бүрдүүлсэн байна, хэр хүчрхэг баг байна, хэр санаа нь инновацлог байна гэдэг ийм шаардлагыг бас ингээ явцын дунд тавьдаг байхгүй. Яг тэрийг нөгөө бизнес эрхлэгчид нөгөө зээл авч байгаа нөхдүүд нь мэдгүйгээс болоод тий зээлээ би одоо ийм одоо найдвартай зээлдэгч шүү гэдгийг харуулхад бас магадлал нь бага байдаг. Тэгээ тэр утгаараа бас энэ манлайлалын хичээл, энэ бүтээл сэтгэлгээ, бизнесийн заахур гэдэг яг тэр хүмүүст хэрэгтэй юмнуудыг заасан байна. Дээрээс нь бизнесийн арга зүй сургалтанд суусан нөхдүүд маань сургалтаа дуусны дараагаар манай Ганабел институтээс энэ коучингийн тийм ээ HR-ийн зөвлөгөөг бол хөнгөлтөө өнөр авч болно. Манай болор захиралч өөрөө NCS консалтинг компани захиралчтай. Тийм учраас одоо менежментийн зөвлөгөө авах сонирхолтой хүмүүс бол үргэлжлүүлээд нөгөө 6-7 хоногийн сургалтыг явцдаараа бид нар цаашаа ингээ үргэлжлүүлээд зөвлөгөө авмаар байна гэвэл бас болор захирлын компаниас хөнгөлтөө өнөр зөвлөгөө авах юм боломжтой гэсэн. Тэгэхээр бид нар ингээ 6-7 хоногоор ингээ хязгаарлахгүйгээр байнгын эргэх холбоо үүсгдэг. Бид нар нөгөө бизнесийн арга зүй 1 2 3 4 5 6 гэсэн групп үүсгэсэн. Групп дээр бид нар хоорондоо бизнесээ ингээд сурталчлах, таниулах энэ ажлуудыг дэмжих зорилготой группээр хийж байгаа. Бид нар бас нэг юм нэгдсэн уулзалтуудыг хийх юм төлөвлөгөөтэй байна л да. Одоо бизнесийн арга зүй төгссөн бүх одоо жилээр төгссөн бүх хүмүүсийг нэгтгсэн ийм нэг уулзалт ивентийг зохион байгуулах гэж бодож байгаа. Түрүүн бас Батбаяр захирал нэг юм онцолж хэлжсэн л да. Хоорондоо танилцаж би энийхээ бизнесийг дэмжих ийм зүйлүүдийг бол бидний өмнөх зүйл дээр ч гэсэн хийжсэн л да. Одоо нэг нь одоо үс арчилгааны бизнес ашигладаг, нэг нь салооны гоо сайхны бизнес ашигладаг хүмүүс хоорондоо хамтарч нөгөө тий хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлсэн байх жишээтэй. Одоо нөгөө юуны банк улс санхүүгийн байгууллагынхан манай бас хамтарсан өөр хоёр байгууллагатай хамтарсан хөтөлбөр гаргаад илүү тий хүү багтай банк улс санхүүгийн үйлчилгээ гаргасан байх жишээтэй. Ингээд би биенийгээ дэмжсэн
энэ нөгөө холбоонууд гэх юм уу да холбоосууд бол яг энэ бизнесийн арга зүй суралцсан хүмүүс бол гарч ирсэн байна. Тэгэхээр үргэлж бидэртэйгээ холбоотой байдаг л да. Тэгээ энэ бизнесийн арга зүй суусан хүмүүстээс ямар үр дүн гарсан бэ гэдэг ийм асуултууд их тавьдаг. Тэгэхээр бид нөгөө Ganabel-ийн Facebook хаяг дээр, YouTube дээр, веб хуудсан дээр яг энэ сургалтанд суусан хүмүүсийн ярилцлага тэр хүмүүс гарсан үр дүнг видео хэлбэрээр бичээд тавьсан байгаа л да. Одоо жишээлбэл нэг дунд сургуулийн захирал байгаа. Одоо бас энэ үйлчлэгээ хариуцсан компани захирал байгаа. Банк ус санхүүгийн захирал 5 6 одоо нөгөө яг үр дүн гарсан хүмүүстэй ингээд уулзалт хийгээд үр дүнгээ хуваалцсан бичлэгүүд байгаа. Тэгээд нэм сэтгэлдлүүд бол маш байгаа л да. Маш их байгаа. Тэгээ энэ бизнесийн арга зүйд нөгөө ямар хүмүүс хичээл заадаг вэ гэхээр тухайн чиглэлээр мэрсэн хүмүүс гэсэн шүү дээ. Дээрээс нь бид нар сургалт дуусны дараа бүх сургагч багш нараар зөвлөхүүдийн талаар үнэлгээ авдаг байхгүй оролцогчдоос. Тэгээ хамгийн өндөр үнэлгээ авсан хүмүүсээ эргээд бизнесийн арга зүйн дараагийн сургалтанд урьж дууддаг. Үнэлгээ бага авсан хүмүүсээ бид нар солиод өөр одоо илүү чадварлаг хүмүүсээр ингэж сэлгээ явьж байгаа. Яг тэгвэл бид нар бас өөрснөө чанарчих хэвээр. Бид нар яг байнгын бас инновацлог шинэ санаануудыг гаргах хэвээр гэж үзэж байгаа. Тийм учраас энэ бизнесийн арга зүй 6 дээр ч гэсэн ийм өөрчлөлтийг бас хийсэн байна. За нэвтрүүлгийн маань хугацаа дуусах гэж байгаа учраас сүүлийн асуултаа тавиад дуусгая гэж бодож байна. Бизнесийн арга зүй сургалтыг бол анх бол нэг удаа хийгээд үзье гэж бодсон. Өнөөдрийг бол 6 дахь хөтөлбөрөөр хийх гэж сууж байна гэж ирсэн. Тэгэхээр тэр хэрэгээр эрэлт хэрэгцээ за үр дүн гарсан учраас үргэлжлээд явж байгаа болов уу гэж сая бодож суулаа. Тэгээд бизнес эрхэлж байгаа маш олон одоо төвшний маш олон салбарын компаниуд байгаа. Энэ компаниудын онцлог дээр фокуслж одоо сургалт явдаг ийм хөтөлбөрүүд бас байгаа юу? Өөр байгууллагууд байгааг үгүйсэхгүй. Гэхдээ энэ хаан банкны инкубатор төвтэй хийсэн одоо манай бизнесийн арга зүй хөтөлбөр бол нөгөө бодит эрэлт хэрэгцээнд тулгуурлаад хөтөлбөрөө шинжилээд дээрэс нь одоо 60% хөнгөлөлт өгч байгаа байхгүй. Энэ бол ер нь хааж байхгүй тийм хөтөлбөрлөлтөө. Зорилго нь тэр хүмүүсийг чадахжуулах зорилготой. Тэгээ хаан банк гэдэг энэ том одоо тэгээ хаан банкны том зорилго нь бидний зорилготой нийлж байгаа. Тэр бизнес эхэлж байгаа, зээл авч байгаа хүмүүсийг чадахчаасаа тий өрсөлдөх чадвар нэмэгдээсэй гэдэг энэ зорилгоор тулгуурлаж хийж байгаа. Учираас энэ бизнесийн арга зүй хөтөлбөртөө яг энэ тэнцвэр хөтөлбөр одоогор байхгүй гэж хэлж байна. Энэ сургалтууд анх нэг нэгээрээ энэ төр хийж үзсэн. Тэгээд ерөөс нэг нэгээрээ биш юм байна. Ер нь цогцолгоё гэдэг ингээд хийсэн. Хэрэгцээ шаардлага нь ингэж үүссэн. Тэгээд энэ арга зүй сургалтанд сургалтанд сууснараа танд өөрчлөлт гарахгүй бол таны бизнест өөрчлөлт гарахгүй бол бид нар юу хөхгүй энэ суугаад гэдэг шиг. Яг үнэ тий. Тэгэхээр ерөөсөө өөрчлөлт гарна. Угаасаа зүгээр баг амлч өөрчлөлт гарахгүй бол тэр мөнгө төгрөгийг буцааж өгөөд бид нэр болж ингэж юм байна. Тэгэхээр энэ том байгууллагууд хамтраад ажиллаж байгаагийнх таны бизнес заавал өөрчлөлт гарна. Нэг хоёртоо тэр том гэж бодож байгаа групп компани захирлууд хүртэл ирээд сууж байгаа. Тэгэхээр тэр ерөөсөө хүн би суухгүй яана эсвэл том суун эсвэл жижигэн суун биш шүү. Ерөөсөө ирж суугаагүйдээ харамсах хүмүүс зөндөө гарна. 5 жилийн дараа 10 жилийн дараа бизнес чинь таархан байвал яах. Тийм учраас одооноос өөрийгөө хөгжүүлэх, байгууллага шинээр харах, бизнесийг өөр нүдээр харах энэ төр хэрэгтэй. Би нэг жишээ хэлэх дуртай л да. Nokia BlackBerry чинь одоо мундаг байсан дэлхийн топ компаниуд байсан. Гэтэл яагаад байхгүй болсон бэ гэхээр зах зээлийн мэдрээгүй, хэрэглэгчийг судлаагүй, хэрэглэгчдэд зориулж бүтээгдэхүүн гаргаагүй. iPhone, Samsung бол надаас таачтай утас хэрэглэхгүй гэж асуугаагүй хэрнээ. Тэр 2 настай хүүхч ойлгохоор энгийн тийм одоо ухаалаг утсыг хийж хэрэгцээ одоо шаардлагыг маань хангаж байна шүү дээ. Тэгвэл энэ бизнесийн арга зүй сургалт ч гэсэн харилцагчийн юу хүсэж байгааг бид нар мэдэрч хийж тэр хүмүүс зөвлөгөө өгч байгаагаараа энэ сургалт маань хаан банкыг ч урагшинд хөтлөх, улс орныг ч урагшинд хөтлөх, тэр бизнесийг ч гэсэн амжилттай явахад нь туслах ийм зорилготой гэдгийг хэлмээр байна. Баярлалаа. Би болор захирлаас нэг зүйлийг бас сонирхож асуугаад нэвтрүүлгийн ярилцлагыг өндөрлөе гэж бодож байна. Нэвтрүүлгийн төгсгөлд одоо магадгүй за би одоо энэ сургалтыг авах нь зөв ч юм уу буруу ч юм уу. Манай байгууллагад энэ сургалт одоо хэрэгтэй ч юм уу үгүй ч юм уу. Тэрийг бас мэдхгүй байгууллагын удирдлагч байт юм уу байгаах гэж бодож байна. Ер нь яг ямар тохиолдолд нөхцөл байдалд орсон гэдэг юм уу байгууллагын ер нь энэ сургалтанд хамрагдах ёстой байдаг юм бол. Ер нь зүгээр бизнес хийж байгаа хүмүүс ялангуяа бизнесийг удирдах байгаа хүмүүс байнга сурч өсчих ёстой байдаг. Ялангуяа одоо угаасаа энэ одоо даяарчлал гэдэг чинь технологийн даяарчлал дэлхийн даяараа автчихлаа. Дэлхийн автхаа гэдэг хэлээд шүү бизнесийн өрсөлдөөний хувьд. Өнөөдөр харин боломж бол байгаа.
бид нар жижигхэн зах зээлтэй ч гэсэн олон улсын зах зээл дээр гарах боломжийг технологийн хувьд хангаад өгч чинь тийм ээ. Өнөөдөр интернет хүм болгон орж чадчих, байгууллага болгон хандж чадчих. Тэгэхээр энэ боломжийг ашиглаад өнөөдөр заавал одоо хүчтэй том орон хүчтэй байдаг гэдэг ойлголт байхгүй. Өнөөдөр дэлхийн хөгжлийн төв бол Аз руу шилжээд ирчихлээ тийм ээ. Хятадыг харж байгаа 20 жилийн өмнө дэлхийн үйлдвэр байсан бол одоо дэлхийн технологийн төв болж эхэлж байдаг. Тэгэхээр юу гэдэг нь ихээр бид нар ч гэсэн тийм ээ одоо энэ одоо яарчлалын энэ даваа талыг олж хаашиглах хэрэгтэй. Тэгээд ер нь байн хөгжиж явах хэрэгтэй. За тасралтгүй хөгжиж энэ өрсөлдөөнд бид үлдэн штэ. Өдрөөр хөгжиж байна. Асар урттай. Одоо салбар өөр одоо глобал бизнес болго мэдлэгийнх болж байгаа байхгүй. Мэдлэг. Одоо сая ингээд дотор зөвхөрлөө тийм ээ. Хиймэл оюун ухаан гэдэг асар одоо хүчтэй болж ирж байна. Энэ цаана технологи хөгжлөө гэж. Одоо 90-30 жилд бүр хүчтэй хөгжинэ. Тийм болохоор ерөөсөө одоо бид нар энэ дэлхий дээр одоо хөгжлөөрөө бас нэг ядаж нэг өөрийнхөө тусгаар тогтнол тийм ээ. Одоо энэ хадгалж үлдэхийн тулд бизнесээ хөгжүүлэх хэрэгтэй. Хөгжүүлэлт хөгжих хэрэгтэй. Хөгжихийн тулд өөрсдөө одоо байнга сурж явах хэрэгтэй. Сургалтаа хөгжилтэй бол байнга тодорхой хэмжээний зардлага гаргаж явах хэрэгтэй. Зүгээр ингээд одоо жижигхэн тогоондоо байгаад байх юм бол нэг мэтгтэл одоо тэгэл одоо хоцрогдлын туйлд хүрнэ шүү дээ. Тийм болохоор зайлшгүй одоо ялангуяа удирдлагын одоо байгууллагын хувьцааг шийдэж байгаа улсуу тийм ээ. Одоо байгууллагын амжилтыг удирдлага шийдвэрлэдэг шүү дээ. Шууд хамаатай байдаг. Ажилтнууд байгууллагын чадварыг шийддэг. Тийм болохоор одоо хүндээ чиглэсэн байгууллагын хамгийн чухал хүчин зүйл болсон хүний хөгжилтэй чиглэсэн энэ одоо бодлогыг байнга авч яваа тийм ээ. Байгууллага өөрсдөө ажилтнаа хөгжүүлэх, өөрсдөө хөгжүүлэх. Олон улсын түвшинд одоо бодож шийдэх төлөвлөх ажиллах юм хэрэгтэй болчихж байгаа. За баярлалаа. Та гуравтаа. Ер нь бол ярилцлагаас бас асуугаад ер нь давхар дам сонсоод ер нь зарим нэгэн зүйлийг ойлгож суугаад байна шүү дээ. Тийм учраас их амттай сайхан ярилцлага боллоо. Тэгэхээр бид хүн кофе цай ярилцлагын нэвтрүүлэгтээ өргөдөн хүрэлцэн ирж ярилцсан зочдод телевизэн сэтгүүлийнхаа шинэ 7 хоногийн дугаарыг бэлгэлдэг боломжтой. За баярлалаа. За бага хэмжээний бизнесийн арга зүйн сургалтын сууж шиг л боллоо. Тавчхан шиг. За хүрэлцээрсэн та гуравтаа баярлалаа. Ажилтны амжилт хүсье. За баярлалаа. Та нарт туш баярлалаа. Амжилт. За кофе цай ярилцлагын нэвтрүүлгийн шинэ өглөөний дугаарт анхаарлаа хандуулан хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Энэ удаагийн дугаарт бидний урилгаар Ganabel институтийн захирал Гандолгор, за мөн NCS компани захирал, Ganabel институтийн зочин багш Болор, за мөн Хам банкны бизнес инкубатор төвийн дарга Батбаяр нар хүрэлцэн ирж сонирхолтой ярилцлагыг хүргэлээ. Анхаарлаа хандуулан хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн кофе цай ярилцлагын нэвтрүүлгээр иргэн уулзъя. Ханет томоноос сэргийлнэ. Витагрip. Таны итгэлийг хизээж алдаагүй таны ламд Московский талх чихэр хувьцаат компани. 4-р сарын 1-нд UB Palace Монголын хошин урлагийнхан нэгэн тайзнаа. Шинэ үе өнгөтийнэд Маск X Туц мөрөдлийн театр эмоц Доз Entertainment Аглу Entertainment ундрама Монгол улсын авьяа жүжигчин Батцая Жагдаг Хавгсран Гасан тогтох Чамчулуу Алтан цэцэг Одон чимэг Ариун болд Баттулга зол боднаар оролцсон. Энэдимийн баярын мэнд хүргэе. Аз жаргалын дэдэг мэдэрцгээ 4-р сарын 1-нд UB Palace. Зүүнний мандаа дуучин Саран туяа. Зүүнний дуу хоол би сара амьдрал өрмөтөлийн тухай намтраа мана яруу найрагч эмүүжингээр бичүүлэн Хөх Монгол принтинг хэвлэг үйлдвэрээр хэвлүүлж уншигч та бүхнийхээ гарт хүрэхэд бэлэн боллоо. Боб Дива эрхэм гадагтай маань зүүнний дуу хоол би сара номын баяра 3-р сарын 23-нд 19 цагаас Өмнөговь аймгийн 70 цатад хотын хан уулзагчд буудлын King Banquet Hall ресторанд 3-р сарын 24-нд цогт Цэцэн сумын Aurora Night Club 19 цагаас 3-р сарын 25-нд Дундгов аймгийн Мандалгов хотод 19 цагаас Nitro Night Club тус тэмдэглэж сонсогч уншигч та бүхэнтэйгээ уулзран сэтгэл чингсэн дуунуудаа дуулахаас гадна шинэ уран бүтээл Орон ухуур наадмын дид байрын шагналд амьдрал киноны дууга өргөх болно. Номын ивент тэтгэгч
Оё брэнд. Очир